Өмнөг аймгийн Далан задгад сум нь 1931 оны намар 3 сайхан уулын зүүн ар Далангийн Дэнжид анх байгуулагдаж 1965 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 124 дугаар зарилгаар Далан задгад хот болон өргөцсөн. Уудам их говийн тал дунд нүүдэлчдийн төв сүрэн бий болоод 90 гаруй жил болжээ. Энд шинэ хэв маяг, уламжлал, хүсэл мөрөөдлийн хязгааргүйд 30 мянга давсан хүн амьдардаг. Энэ хотод орчин цагийн технологи, эрдэм мэдлэг, үйлдвэрлэл, брэнд, дуу хөгжим, спорт, их хотын хэв маяг аль хэдийн бий болсон. Урд урдах ажилдаа анхаарал хандуулж, түн түжигнэж, бум бужигнсан энэ хотын иргэн биднийг нэгнэр нэгтгэдэг. Энэ бол Далан задгад. Өмнөг аймгийн Далан задгад сум нь Монгол орны хамгийн урд хэсэгт далайн түвшнөөс дээш 1300-аас 1600 метрийн дундаж өндөрт орших томоохон төв сүрэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотоос 580 км зайд оршдог. Өмнөг аймгийн нийт хүн амын 45 орчим хувь нь тус хотод оршин суудаг бөгөөд нийт иргэдийн 32.9% нь тэгээс 18 насны хүүхэд, 30.7% нь 18-аас 35 насны залуучууд эзэлдэг залуусын хот юм а. Нийт хүн амын 52.4%-ийг эмэгтэйчүүд эзэлж, жилдээ дунджаар 500 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг. Хотуудын аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийн худалдаа үйлчилгээ нь Далан задгад хотын эдийн засгийг бүрдүүлдэг гол салбар бөгөөд 2022 оноос эхлэн сум өөрөө өөрийгөө санхүүжүүлж байна. Өмнөг аймгийн хөгжлийн төв болсон Далан задгад хотод их бүтээн байгуулалт өрнөж 850 хүний суудалтай хөгжимд жүжигний театр, ховор олдвор бүхий говийн байгаль, түүх палеонтологийн музей, спортын зохицолбор, усан бассейн, дижитал томьёолол бүхий номын сан зэрэг байгууламжуудыг улс орон нутгийн төсвөөр шинжилэн бүтээн байгуулж, жил бүр уламжлал болгон зохиогддог үндэсний их баяр наадам, хотын өдөр, ингэний айрагны баяр, говь фестивал, тэмээний баяр зэрэг арга хэмжээгээр гадаад дотоодын аяллаа шинэ үеийг бий болгосон. Далан задгад сум нь 2022 оны эцсийн байдлаар 132.3 км гэрэлтүүлэг, 131.9 км цэвэр усны шугам, 79.3 км бохир усны шугам, 13.2 км дугуйн зам, 66.1 км автозам бүхий дэд бүтцүүдийг бий болгосон бөгөөд дэд бүтцийн төвлөрсөн сүлжээ болон автозамыг жилд дунджаар 2 хүртэлх километрээр нэгдүүлж одоогийн 90% байгаа гэр хорооллын гэрэлтүүлгийг 100% хүрэхээр зорилт тавин ажиллаж байна. Гэр хорооллын болон хуучин барилга байгууламжийг үе шаттайгаар дахин төлөвлөж, орон сууцны хорооллуудыг нэмэгдүүлж, байгаль дээлтэй нийтийн тээврийн үйлчлэгийг нэвтрүүлж, ард түмнийхэн амьдрах аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлж, Монгол улсын 4 дахь томоохон хот болох эрхэм зорилт тавин ажиллаж байна. Жилээс жилд өргөжин тэлж буй энэ хотын иргэн бидэнд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зорилго тэмүүлэл бий. Бид үүнийг аль хэдийн эхлүүлсэн. Энэ бол Далан задгад.